Оройн дэрэг үзэгчтэй төв цаг мэдээллийн хөтөлбөр 5 гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн ихэнх мэдээллийн хурангуйд анхаарал хандуулсан. Ахмадын тэтгэврийг 50%-аар нэмэх асуудлыг улсын хурал шийднэ гэдэг тайлбар салбарын сайд нь өглөө. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Бат Амгалан цахим сүлжээгээр тархаж буй мэдээлэлд нийцаалт хийлээ. Хот хөдөөгийн сэргэлт төвлөрлийг сааруулах зорилт тооцоотой бодлого байх ёстойг 2 хуваагдсан яам харуулв. Нүүрсний экспорт бие хэмжээгээр түүхэн дээд түвшинд хүрсэн ч орлогын бууралтыг нөхөж чадсангүй. Дональд Трамп Иранд удахгүй тусламж очно гэж мэдэгджээ. Гренланд Данийн ерөнхий сайднаар хамтарсан мэдэгдэл хийв. Япон өмнөд Солонгосын удирдагч нар уулзлаа. Эхний мэдээ хүргэе. Засгийн газраас ахмадуудын тэтгэврийг жигд 80,000 төгрөгөөр нэмсэн. Харин ахмадуудын зүгээс тэтгэврийг 50%-аар нэмэгдүүлэх төсвийн тодотгол хий гэдэг шаардлага тавиад байгаа. Үүнд салбарын сайд тус асуудлыг улсын хурал шийднэ гэдэг тайлбар өглөө. Засгийн газрын тогтоол албачаад явж байгаа. За нэгэн төсвөтнөө суулгаад өгсөн юм чинь төсвийн ерөнхийлөгчийн захирагч маань төсөв дотроо зохицуул тэгээд 1 сарын 1-ээс нэмэгдүүлсэн хэмжээгээр багш нарын цалин хэвээ орно. Тэтгэвэр бол яг уу эртэд нэг хэвлэлийн урал хийсэн ахмадуудын төлөөлөлтөөр би яам дээр хүлээж авч уулзсан. За бүх тэтгэвэр авагчид буюу 537,000 хүнд жигд 80,000-аар нэмэгдсэн шүү дээ. За ахмадуудын тавьж байгаа одоо хүсэлт шаардлага гэх юм уу тийм ээ дахин 50% нэмэгдүүлээ төсвийн тодтоглоо хий гэсэн шаардлагыг тавьж байгаа юм лээ. За яам дээр хүлээж авч уулзсан ахмадуудын хүсэлтийг ерөнхий сайдад уламжилсан байгаа. За одоо нэгэнд 2025 оны 11 сарын 15-ны өдөр улсын төсөв батлагдсан шүү дээ. 8.6% буюу 477.9 тэрбум төгрөг ахмадуудынхаа. Тэгээд бүх тэтгэвэр авагчдаа 80,000 төгрөг жигд нэмэгдсэн байгаа. За жигд нэмэгдсэн дээр бол одоо ямар нэгэн санал хүсэлт бол байхгүй. Ер нь бол доод хэмжээг нэлээд дээшлүүлэх хэрэгтэй 50%-аар нэмээ гэсэн шаардлага тавьж байгаа юм. 50% нэмэх боломж байгаа мó? За улсын хурал шийдэх ёстой. Улсын хурал одоо улсын төсвийг батлах онцгой бүр хэрэгтэй шүү дээ. Улсын хурал шийдэн би энд ганцаараа нэмэх боломжгүй гэж хэлэх зөвхөмжгүй шүү. За одоо яг сая өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр бортыг зэрэг ордуудыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэрүүдэ шатаараа л гаргаа явж байна. За 26 оны улсын төсөв маань ямар байдалтай байх вэ? Нүүрсний экспорт бусад одоо уулуурхайн бүтээгдэхүүн экспорт ямар байх нь вэ? Энтэй л холбоотой л. Тэгэхээр улсын хурлаар оруулж ирээд нэмэх шаардлагатай боломж байна гэж үзвэл улсын хурлаа шийдвэр гаргал нэмэх ёстой. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Бат Амгалан хотын дарга болно гэх мэдээлэл цахим сүлжээгээр мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор тэрээр хариуцсан салбартаа анхаарна гэдэг тайлбар өглөө. Түүний ярианд анхаарал хандуулна. Үзээд өчигдөр мэдээлэлүүд бол хийсэ. Ямар нэгэн байдлаар одоо хотын дарга болох тийм санаа оноо яриа өөрөө ерөөсөө байхгүй гэдэг бас албан ёсоор хэвлэлийнхэндээ та бүхэнд хэлье. Ийм мэдээллийг цацж байгаа одоо нөхдүүд бас хандаж хэлэхэд ийм ташаа мэдээлэл одоо төргийн шуурхай зогсоогоор миний хувьд одоо засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Барилга хот байгуулалтын салбарт хийх ажлууд их байна. Улсын хурлын одоо хаврын намрын чуулганаар хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас одоо 5 нэн чухал шаардлагатай хуулийг өргөн барихаар бид нараас бэлдээд төслүүд ажлын хэсгүүд ажиллаад явж байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр хотын дарга болох тийм санаа оноо яриа хөрөө байхгүй гэдэг албан ёсоор сэтгүүлчтэй таахгүй хэлээ. Ер нь зөвхөн манай одоо барилгын салбар дээр нэн төрөнд тулгамдаад байгаа ажлуудыг би бас сэтгүүлчнэр таахгүй зөвлөсөнд бас хэлхэн зүйтэй гэж ингэж бодож байна. 2016 оноос хойш барилгын салбар одоо 10 жилийн хугацаанд одоо томоохон өөрчлөлт шинжилтийг одоо хуулиндаа хийгээгүй ирсэн байна. Тийм учраас хаврын чуулганаар бол одоо бид нэр шинжилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлдсэн байгаа. Ер нь 10 жилийн хугацаанд гэдэг бол таах мэдж байгаа шүү дээ. 10 жилийн хугацаанд энэ гар утас, компьютер, техник, машин тэрэг бол маш одоо өөрчлөгдөд иймэрхүү байр байдалтай явж ирсэн. Барилгын салбарч мөн адилхан барилгын материал одоо материалын асуудлууд өнөөгийн хэмжээнд 10 жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн байна. Тэгэхээр хамгийн чухал ажил бол энэ барилгын одоо хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Мөн одоо газрын тухай багц хуулийг миний бие ахлаад одоо засгийн газарт өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг бас таах. Ерөнхий сайд засгийн газараас бас чиглэл өгсөн, манай яам чиглэл өгсөн байна. Улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд нийт 150,000 айл. За тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод 80,000 айлын
орон сууцчлуулах үндэсний хөтөлбөр зарлаад явж байгаа. За үүнтэй холбоотой 5 хууль орно гэж би сая хэлсэн. Нэгэн саяны ярьсан барилгын хууль, газрын хууль, за хамгийн одоо анхдагч хууль, Монголд байхгүй анхдагч хууль, орон сууцчлалтын хуулийг бас бид нар өргөн барихаар бэлдэж байна. За энэ орон сууцчлалтын хуулийг өргөн барьснаар энэ одоо зорилтод бүлэгтэй орлогод нийцсэн орон сууцнуудыг төр хувийн хвшилтэйгээ хамтарч хийх юм бүрэн боломж олцоотой болох юм. Энэ хуулийн төслийг бас хавар өргөн барина. Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намын удирдах зүйл одоо шийдвэр гаргаагүй байгаа. Аймаг орон нутгууд мэдээж манай намын дүрм заасны дагуу за их хурлаа 31 дэх их хурлаасаа амжилттай хийж дууслаа. За мэдээж төв намаас удирдах зүйлээс бас чиглэлүүд гарна. 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд одоо хуралддаг ийм л одоо хуучны уламжлалууд байгаа. Тэр хугацаанд бас хуралдах байх. Өнөөдөр бол яригдсан юм юу ч байхгүй. Дараагийн мэдээг хүргэе. Төрийн гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллага буюу яам нэг хотод төвлөрөх ёстой юу? Эсвэл бүсэд шилжих ёстой юу гэдэг асуултад төр өөрөө өнөөдрийн хүртэл тодорхой хариулж чадаагүй байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өнөөдөр бодит байдал дээр 2 хотод хуваагдсан. 2 төвтэй бүтэц болон хувирсан. Нэг хэсэг нь Дархан хотод, нөгөө хэсэг нь Улаанбаатар хотод ажиллаж буй энэ байдал нь нүүлгэн шилжүүлэлт ч биш, төвлөрөлч биш. Харин төрийн удирдлагын тодорхой бус хариуцлагагүй шийдвэрийн завсрын хэлбэр болоод байна. Тус яамны Дархан хот руу нүүсэн бүтсэн бодлогын шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлэх болон салбарынхаа үйлдвэрлэлтэй ойр байна гэж тайлбарладаг бол Улаанбаатарт үлдсэн бүтсэн улсын их хурл засгийн газартай ойр байх шаардлагатай гэдгийг ярьдаг. Гэвч ийм хоёрдмол бүтсэн хариуцлагыг бүдэгрүүлдэг. Асуудал гарахад Дарханд байсан эсвэл Улаанбаатарт үлдсэн гэдэг тайлбар давмгайлж бодлогын алдаа хинээс ихтэй вэ гэдэг асуудал тодорхой бус үлдэх магадлалтай. Албан хаагчид нь 7 хоногийн ажлаа хот хооронд нааш цааш зорчиж хийдэг. Үүнээс үүдэн бичиг цаас бодлого шийдвэрийн урсгал удаашрах нь бодиттой асуудал. Хот хөдөөгийн сэргэлт төвлөрлийг сааруулах зорилт нь ураа биш тооцоотой бодлого байх ёстой. Энэ зорилтын хүрээнд Тус ямыг Дархан хот руу нүүлгэх шийдвэрийг засгийн газар 2024 оны 9-р сард гаргаж Улаанбаатар хотоос нүүлгэхэд 2.4 тэрбум, Дарханд ажиллах яамны ажилтнуудын орон сууцанд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Харин шинээр томилогдсон сайд Бадамсүрэн Дархан руу нүүсэн яамны асуудлыг дахин судалж, улсын их хурл засгийн газар танилцуулна гэдгээ мэдгдсэн. Өөрөөр хэлбэл хэдийний их хэмжээний мөнгө зарцуулсан шийдвэр дахин судалгааны шатанд орж байна гэсэн үг. Салбарын сайд солигдох бүрд олон 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт савлаж байвал хэн хохирч үлдэх вэ гэдэг нь тодорхой. Татвар төлөгчдийн мөнгө л өргөдөж байна. Энд тус ямыг нэгмөр хаана, ямар зорилгоор, ямар хугацаанд, ямар бүтцээр ажилуулах вэ гэдгээ тодорхой болгохгүй бол Монгол улсын амин салбар болох хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн бодлого сарнин сулрах эрсдэл бодитоор нүүрлжээ. Сүүлийн мэдээг хүргэе. Оны 2 дугаар агуст уул уурхайн биржийн арилжаа эрс хэрэгснээр манай улсын нүүрсний экспорт 2025 онд бүх цаг үеийн дээд хэмжээгээ шинжилсэн ч дэлхийн зах зээл дэх үнийн уналт экспортын орлогыг мэдэгдэхүйц бурууллаа. Монгол улс 2025 онд нийт 80.7 сая тонн нүүрс экспортлж өмнөх онд гаргасан 84 сая тонноос 7.5%-аар өссөн үзүүлэлт хүрснийг гайлын ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл манай улс 2025 оны төсөвт тусгасан 85 сая тонн экспортлох зорилтоо давуулан биелүүлж, нүүрсний экспортын биет хэмжээгээр түүхэн дээд амжилтаа шинжилсэн гэсэн үг юм. Экспортын биет хэмжээ ийхүү өссөн ч нийт экспортын орлого өмнөх онтой харьцуулахад 33.7%-аар буурч 577 тэрбум ам.долларт хүрсэн нь анхаарал татаж байна. Үүнд дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн огцом бууралт гол нь нөлөөлжээ. 2025 оны эхний саруудад Монголын нүүрсний экспорт огцом саарах нөхцөл байдал үүссэн. Үүний гол шалтгаан нь бүгд найрамдах Хятад ард улсын гангийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж ган үйлдвэрлэлийн гол түүхийд болох коксох нүүрсний эрэлт буурсан явдал байлаа. Ингэснээр Хятадын ган үйлдвэрүүдийн түүхэн худалдан авалтаа танаж Монголын нүүрсний экспорт оны эхэнд дарамтад орсон юм. Харин 7 дугаар сараас эхлэн Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлт болон үн үе хэлбэрийн сэргэлт үүсэж, энэ нь Монголын уул уурхайн биржийн нүүрсний арилжааг дагаад эрчимчгэд хүргэлээ. Улмаар экспортын биет хэмжээ огцом нэмэгдэж сүүлийн 3 жил дараад нүүрсний экспортын дээд үзүүлэлтийг шинжлэхэд түлхэц болжээ. Гэвч биет хэмжээ өссөн ч нүүрсний экспортын дундаж үн огцом буурсан орлогын уналтыг дагуулсан байна. Mistil Global-ийн тооцоолсноор 2025 онд Монголын нүүрсний экспортын дундаж үн 64 ам.доллар орчим байсан нь 2024 оныхоос 30%-аар доогуур үзүүлэлт юм. Ийхүү үнийн уналт хүнзгэрсэн нөхцөлд экспортын хэмжээ өссөн ч нийт орлогын алдагдлыг нөхөж чадалгүй. Нүүрсний экспортын орлого 577 тэрбум ам.долларт буурсан нь эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг дахин харууллаа.
Нүүрс нь Монгол улсын экспортын орлогын хамгийн том их үүсвэр хэвээр байгаа ч энэхүү үзүүлэлт нь дэлхийн зах зээлийн үн, гангийн үйлдвэрлэл, хятадын эдийн засгийн мөчлөгөөс өндөр хамааралтай байгааг 2025 оны гүйцэтгэл тодорхой харуулсан юм. Өөрөөр хэлбэл бит хэмжээний өсөлт дангаараа экспортын орлогын тогтвортой байдлыг хангаж чаддгүй гэдгийг энэ удаагийн гүйцэтгэл баттгалаа. Салбарын шинжээчдийн үзэж бугаар цаашид Монгол улс нүүрсний экспортод үнийн эрсдлийг бууруулах, зах зээлийн төрөлжлөлтийг нэмэгдүүлэх, мөн нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг бодлогын түвшинд дэмжих шаардлага улам бүр нэмэгдэж байна. Нүүрсний экспортын орлого ийхүү буурсан нь улсын төсвийн орлогын гүйцэтгэлд тодорхой дарамт үүсгэх хэрэгсэлтэй. Хэдийгээр экспортын бит хэмжээ төлөвлөгөөнөөс давсан ч үнийн уналт төсөвт төвлөрөх валютын орлогыг хязгаарласан хэвээр байна. Иймээс цаашид төсвийн орлогын тогтвортой байдлыг хангахад зөвхөн экспортын хэмжээ бус, үнийн нөхцөл, зах зээлийн мөчлөгийг тооцсон бодлого чухал болохыг эдийн засагчид онцолж байна. Эцэст нь дүгнэхэд Монгол улс 2025 онд нүүрсний экспортын бит хэмжээгээр түүхэн дээд түвшинд хүрсэн ч дэлхийн зах зээлийн үнийн уналт, экспортын орлогыг огцон бууруулж уул уурхайд суурилсан экспортын загварын эрсдэл, эмзэг байдлыг дахин тодотголоо. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-10-11-р хороонд хүн ам олноор нэмэгдэж шин суурьшлийн бүс үүссэн. Тиймээс эдгээр хороодыг ээлтэй хүртээмжтэй бүс болгохоор төлөвлөсөн байна. 20 минутын хот төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт хамаарах ногоонуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна. Цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, задгаа талбай, ундагддаг уй, автомашины зогсоол зэргийг төлөвлөсөн байгаа юм байна. Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо гандан орчмыг жишг гудамж болгон тохижуулах бөгөөд газар чөлөөлөлд үргэлжилж байна. Нийслэл тогтчилт бүтээн байгуулалтын 48 төсөл он дамжин хэрэгжиж байна. Харин тогтчилт бүтээн байгуулалтын 24 төслийг энэ онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Иргэд Монголиа D-говь цэгийн маань цахим системийг ашиглан иргэд ерөнхий сайдтай харилцах боломжтой боллоо. D-говь цэгийн маань цахим портал нь альва асуудал иргэдийн санал санаачлах шийдэл олон нийтийн дэмжлэг авсан тохиолдолд засгийн газрын хуралдаанаар хилэлцүүлж бодлогын түвшин шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Харин өчигдрөөс эхлэн Монголиа D-говь цэгийн маань системийг ашиглан ерөнхий сайдаас асуулт асууж саналаа илгээх боломжтой болсон байна. Ерөнхий сайд зандагч нар энэ сарын 17-нд Монголын үндэсний олон нийтийн ТV-гээр олон нийтэд шууд ярилцах гэж байгаа билээ. 3 цаг үргэлжлэх ерөнхий сайдаас шууд ярилцлагын үеэр засгийн газрын тэргүүнээс асуух асуултыг D-говь цэгийн маань Монголиа цахим портлууд болон 1111 тусгай дугаараар авч ирсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс нийслэл дүүргийн төсөв гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль 14 цэцэрлэгийг шинээр барина. Тодорхойлбол улсын төсвөөр 5 сургууль, 3 цэцэрлэг, нийслэлийн төсвөөр 9 сургууль, 9 цэцэрлэг, дүүргийн төсвөөр 1 сургууль, 1 цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, 1 цэцэрлэг барих юм байна. Харин боловсролын салбарт нийт 137 төсөл арга хэмжээ хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш 4 сургууль, 1 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцлбор гээд нийт 7 сургууль цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо улаастай майхантай хамт баригдсан нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт хүмүүжлтийн зориулт бүхий барилгын ажил бүрэн дуусаж улсын комисс хүлээн авлаа. Тус барилгын зойртой 4 давхар нийт 2368.80 ам метр барилга бөгөөд нэг дор 200-аас 250 зорилттой бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогц үйлчилгээний төв байхаар төлөвлөж баригдсан юм. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү төвийн зохион байгуулалтын хувьд нөхөн сэргээх хэмжлэгээний өрөө, чирэгжүүлэлтийн танхим, урлагийн заал, эмчийн болон үйлчлэгийн өрөөнүүд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, уулзалтын болон офисын өрөө, ажилчдын өрөө зэрэг үндсэн зориултын тасалгаануудтай мөн оёдол, гар урлал, мужааны цех болон сургалт хүмүүжлийн зориулт бүхий бусад ажлын өрөөнүүдийг иж бүрнээр нь байгуулсан байна. Та бүхэн дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ. Хүргэжлээ 7 улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Замын зөвштэй төвцөг мэдээлэл хэлбэр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсад өрнөж байгаа иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний талаар өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформдоо мэдээлэл хийсмээр энэхүү мэдээлэлтэй тэрээр Иранд удахгүй тусламж очно хэмээн мэдэгдэжээ. За тэрээр өөрийн хуудсандаа Ираны эх орончтой эсэргүүцлээ үргэлжлүүлж байгууллагуудаа өөрсдийн мэдэлд ав
тусламж замдаа явж байна хэмээн бичсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Ираны ард иргэдийг эсэргүүцлээ өргөжлүүлэхийг уриалж, өөрсдийг нь хүчирхийлж байгаа хүмүүсийн нэрсийг заавал санаж явахыг мөн онцлон тэмдэглэжээ. Сэтгүүлчнэр Дональд Трампаас Иранд удахгүй ямар тусламж очих талаар тодруулахад тэрээр та нар өөрсдөө учрыг нь олох хэрэгтэй гэсэн хариулт өгснөөс гадна жагсагчдыг утга учиргүйгээр хөнөөх явдал зогсох хүртэл Ираны албан тушаалтнуудтай хийх бүх уулзалтаа цуцалсан гэдгээ мэдэгдсэн байна. За энэ үеэр иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний хяналтад авахар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас 1800 гаруй хүн амиа алдаад байгаа талаар Америк нэгдсэн улсад төвтэй хүний эрхийн байгууллага мэдээлсэн бол харин Ираны албаны их сурвалж Reuters агентлагт мэдээлэл өгөхдөө 2000 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлээд байна. За энэ нь Ираны эрх баригчид анх удаага нийт хохирогчдын тоог зарласан явдал болоод байна. За энэ үеэр мөн Иранд өрнөж байгаа эсрүүцлийн жагсаал хөдөлгөөний асуудлаар Европын холбоо, Их Британий эрх баригчид Тегераны эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авахар төлөвлөж байгаагаа мөн мэдэгдээд байна. Энэ талаар Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Европын холбооны гадаад бодлого аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас, Их Британий гадаад хэргийн сайд Ивет Купер зэрэг албаны хүмүүс тус мэдээлэл хийлээ. Мөн түнчлэн Их Британи, Герман, Франц, Италийн гадаад хэргийн яамнаас дээрх улсуудад суугаа Ираны элчин сайдуудыг дуудан эрүүлж уулзах арга хэмжээг аваад байна. Мягмар гарагт Гренланд болон Даны ерөнхий сайд нар Америк нэгдсэн улс Гренланд арлыг эзэмших тухайд асуудлаар хамтарсан хэвлэлийн баг хурлыг хийж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна. За энэ үеэр Гренландын ерөнхий сайд Йенс Фредерик Нильсен хэрвээ сонголт хийх шаардлага гарвал манай ард түмэн Америк нэгдсэн улсаас илүү Данийг сонгоно хэмээн мэдэгджээ. За түүний энэхүү мэдэгдэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг нэгтгэх асуудлыг дахин сөхөж гаргаж ирснээс хойш Гренланд арлын эрх баригчдын зүгээс илэрхийлсэн хамгийн тодорхой хийгээд хатуу юм байр суурь болоод байна. За Копенгаген хотноо болсон хэвлэлийн баг хурлын үеэр Даны ерөнхий сайд Метте Фредериксен Трампын төлөвлөгөөг хамгийн ойрын холбоотны зүгээс ирж байгаа хүлээн зөвшөөрөхийн аргагүй дарамт хэмээн эрс буруутгаж Америк нэгдсэн улс Гренландыг эзэмшихийн тулд цэргийн хүч хэрэглэх нь Атлантын далай дамнсан батлан хамгаалах эвсэл буюу НАТОгийн төгсгөл болно хэмээн анхааруулжээ. Харин Гренландын ерөнхий сайдын дээрх мэдээллийн талаар асуусан сэтгүүлчдийн асуултанд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хариулахдаа энэ бол тэдний асуудал. Гэхдээ би түүнтэй санал нийлэхгүй байна. Энэ нь тэдний хувьд томоохон асуудал болно гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. За Трамп Гренландыг Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал зайлшгүй чухал. За Орос хятадаас хамгаалахын тулд Гренландыг эзэмших шаардлагатай хэмээн удаа дараа мэдэгдснээс гадна цагаан ордон уг арлыг худалдаа авах боломжийн талаар Америк нэгдсэн улсын эрх баригчдын зүгээс зөрчсөн ч мөн хүч хэрэглэн нэгтгэх хувилбарыг өгөөсгөөгүй юм а. За тэгвэл мөн мягмар гарагт Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий, Их Британий ерөнхий сайд Кир Стармертай хийсэн уулзалтынхаа дараагаар Гренландын асуудлыг Дани болон Америк нэгдсэн улсын хооронд дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Сүүлийн мэдээг хүргэе. Япон улсад албан ажиллал хийж байгаа бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung мягмар гарагт Японы ерөнхий сайд Санае Такаичитай уулзсан байна. За уулзалт Японы ерөнхий сайдын төрсөн нутаг болох Нара мужид явагдсан байна. За тэд өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Кёнжо хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болон мөн Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохион байгуулагдсан эх хорийн дээд хэмжээний уулзалтын үеэр богино хугацаанд уулзж байсан бол энэ удаад Япон улсад 3 дахь удаага уулзаад байна. За хоёр улсын удирдагч нар хоёр талын харилцаа, Солонгосын хогийг цөмийн зэвсгээс ангижруулах, Умар Солонгост тулгаалагдсан Японы иргэдийн асуудал, мөн хиймэл оюун ухааны технологи, хагас дамжуулагч зэрэг салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Японы ерөнхий сайд Санае Такаичи хоёр орны стратегийн харилцаа холбооны чухлыг онцолж, бүс нутгийн доктортой байдлыг хадгалахад хоёр улс гар нийлэн ажиллах ёстой гэдгийг мэдгдсэн байна. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.